Оройн тэргийн эрхэм үзэгчтэй үзэгч та бүхэнд нүүр төлс арай нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За сэтгүүлч Атар хоёр миний бие нүүр төлс арай нэвтрүүлгийг хөтлөн үзэгч та бүхэнд хүргэдэг. Ингээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийн их үндэт зочны амирт Улсын их хурлын гишүүн Хотгон бэлгийн сод бэлгийг хүрсэн байна. Эрдэнтчүүдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Оройн тэргийн. За Эрдэнэтэд ирсэн сэтгэл ямар байна? Эрдэнэтийн агаар ямар байна? Эрдэнэтийн өнгө дүр хэр байна? Ирэх болгонд сайхан байдаг. Бас өрн дулаан цаг ирж байна. Иргэд сонгогчдтойгоо уулзлаа. Сэтгэл бол бас гайгүй байна. Тэгвэл ерөнхийдөө улс орны хувьд бол эдийн засгийн хувьд бол хүндхэн байгаа. Тэрийгээ дагаад хүмүүсийн орлого одоо мөнгөний эргэлт гар дээр байгаа мөнгө төгрөгийн асуудал бол бас хүндхэн байгаа гэж хэлэхэд бол зүйтэй. Тийм учраас бас яг хуу санхүүгийн нэг бичлэн ховчлон уулзсан мөнгө төгрөгийн тусалцаа дэмжлэг гэсэн юм бол бас уулзж яхад ярьж байна. Тэгвэл бол ерөнхийдөө зүгээр нэг ханыг харахад бол бас юм гайгүй болох юм болов гэсэн тийм итгэл найдвар байна гэж харагдаж байна. За тойрогтой бас иргэдтэй яг ингэж уулзах цаг зав төдийлөн бас танд ойрын хугацаанд гараагүй санагдаж байна. Яг үл эрдэнтчүүд одоо нөгөө их хурлын гишүүн сод бэлэг маань тойрогтой ажиллах нь гэсэн юм хүлээлттэйсэн. Тэгэхээр яг сонгогдсноосоо хойш одоо та ямар ажил хийв, хаагур явв ойлголт. За инженер бүрэлдэхүүн улсын их хурл намрын чуулган анх дахь чуулган маань нэг 125 хоног хугацаатай ажилласан. Энэ хугацаанд 89 шинэ одоо хуулийн төсөл, хууль өргөн барьж, за байгаа хууль засвар өөрчлөлт орсон ийм одоо чуулган болж өнгөрлөө. Хаврын чуулганаас өмнө улсын их хурлын бүх гишүүд тойрогтой ирж ажиллаж байгаа. Би бас одоо ингээд тойрогтой намрын чуулганыхаа тайланг сая өнөөдөр иргэдтэй танилцуулаад сонгогчдод танилцуулаад явж байна. Өнгөрсөн намрын чуулган бол бас нэлээд завгүй үе байлаа. Ялангуяа бид 16 оны улсын их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэд хэдэн зүйлийг бол хуульчилж мөрийн хөтөлбөрөөр ажил болох тал дээр нь анхаарч ажиллаа. Тэр дотроо гол анхаарсан зүйл нь бол нийгмийн чиглэлийн асуудлууд дээр бол анхаарч ажиллаа. За сөрөг хүчин байхдаа бид нар бас санаачлаг гаргаж өргөн барьж исэн хуулиа энэ намрын чуулганаараа баталж чадлаа. Одоо Ахмадын арт санах хуулиа батллаа. За тэрэн дотор бас нэг асуудал бол тэтгэврийн зээлийн хүүхэд бууруулна гэж явж исэн. Одоо манай сэтгүүлч сайн мэдж байгаа. Тэр ажлыг ч гэсэн захаас нь одоо хийгээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Дээрээс нь тэтгэврийг бол байнга одоо олгогддог зүгээр нэг зээлийн хэрэглээний барьцааны одоо хэлбэр болгоцсон байсныг одоо зогсоох тал дээр нь засгийн газар бас ажиллаж байна. Улсын их хурлын дэмжлэгтэйгээр гэх мэтийн одоо нийгмийн чиглэлийн олон ажлыг одоо энэ их хурлын намрын чуулган хийлээ. За миний хувьд бас ерөнхий сайд болон улсын их хурлын даргын одоо үүрэг даалгавраар хэд хэдэн төсөл ажил дээр одоо хөөцөлдөж явж байгаа. Гадаад харилцаа руу юу? Дийлэнхтэй бол гадаад харилцаа чиглэсэн байгаа. За манай сонгогчдод бас зарим нь мэдж байгаа. Саяхан би Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод очоод ирсэн. Америкийн ерөнхийлөгч Трампын тангар үргэлжлэлд өргөдөж очлоо. За Монгол Америкийн харилцааг бас сайжруулах талаас нь одоо манай парламент гэдэг шиг Америкийн одоо конгрессийн гадаад харилцааны байнгын хорооны даргатай уулзаж бас хэдийдээ ажил ярьлаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр өнөөдөр манай эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед жишээлбэл олон улсын валютын сан гэх мэт олон улсын байгууллагатай ярих хамгийн том дуу хоолойтой орн нь Америкийн нэгдсэн улс байдаг. Энэ талаараа одоо Монгол орны талаар зөв ойлголттой шинээр одоо их хурлаа бүрдүүлсэн засгийн газар болон одоо манай нам энэ засгийн газрыг бас зөв ойлгох хэрэгтэй гэдэг талаараа ажиллаж явлаа. За дээрээс нь Монголд хөрөнгө оруулалтын чиглэлтэй томоохон төслүүд болон бас хөрөнгө санхүүгийн асуудал дээр хөөцөлдөж ажиллаж байгаа. Яг бүтэх шатандаа явж байгаа гэж бодож байна. Тэгэхдээ тэр болгон одоо ажиллаа болсон хэмээн ярий да тийм ээ. Тэгээд тэр нь одоо ямар учиртай гэхээр өнөөдрийн энэ өр шир те өндөр хүүтэй гаднаас авсан зээл санхүүгийн асуудлыг хөнгөвчлөх арай бага хүүтэй сайн их усруудыг хайх тал дээр
ажиллаж байгаа. Юуг амжуулва гэдэг асуултанд бол ямар ч хэлсэн өөрийнхөө одоо юу гэдгийг энэ хугацаанд хийсэн амжуулсан ажлын талаар ойлголт өглөө л дөө. Тэгэхээр их хурлын гишүүн сод илэг одоо их хурл сонгосноос хойш одоо хуралд их бага ирж байна, их таслалттай байна гэл ингээл одоо сошиал ертөнцид бас гэдэг юм уу тийм ээ мэдээлэл тавигдчихсэн. Энэ дээр бас нэг тайлбар өгөөч л гэдэг. Сошиал ертөнцийг одоо хүмүүс мэдээлэл үнэн бодит гэж бол бодох бас ёсгүй л дээ. 100% үнэн гэдэг ойлголтоор хүлээж аваад шиг тийм байна заримдаа. Мэдээж томилтой гадаад явж исэн үед бол чуулганд бас авах боломжгүй байсан. Тэгвэл яг чухал хэрэгтэй шийдвэртэй үед бол мэдээж улсын их хурлын чуулганд суусан. Дээрээс нь байнгын хааны хурлууд бол чухал байгаа. За бас нэг ажиглаж байгаа зүйл болохоор одоо хоёр дахь удаа сонгогдсон болохоор тэр болгон үг авч микрофоноор ярьж зурагтаар гарахгүй байгаа болохоор манай сонгогчид бас жоохон бохимдолтой байх шиг байна. Чи жоохон сайн гараач, сайн яриач гэд. Манай одоо бол бүрдсэн энэ боломж нь юу вэ гэхээр 65 судалтай энэ дийлэнх олонхоор ирэх барьж байгаа үед жоохон ажил хийж авъя. Жоохон одоо төсөл хөтөлбөр хийгээд тэрнээсээ бас Эрдэнэттэй одоо томоохон юм хийж авъя гэсэн бодолтой ажиллаж байгаа л да. Тэгэхээр заавал одоо шинэ гишүүд нэг жоохон бие халаалт хийж байгаа юм хажуугаар нь ороод яах вэ гэсэн тийм бас бодол байна. Дээрээс нь үнэхээр завгүй ажилтаа явж байгаа юм л да. Тэгэхдээ энэ боломжийг л би бас нэг ашиглая гэж бодож байгаа. Одоо үлдэж байгаа энэ 3 жил хагас байна тийм ээ. Энэ хугацаанд ингээд олонхороо ирэх барьж байгаа үед Орхон аймагтаа нэг дөрвтэй томоохон хэдэн юм хийчихяа л гэж бодож байна. Санаа байна тийм. Санаа байна. Яагаад гэвэл сөрөг хүчинд байхад бол үнэхээр тэр боломж болцоог нь бол олгож байгаагүй та бүхэн одоо сайн мэдж байгаа. Энэ боломж болцоогоо ашиглаад Эрдэнэттэй Орхон аймагтаа тэгээ бас Монгол улстай хэрэгтэй юм одоо өөрийнх нь чадах юмнаас нэмэрлж хийя гэж бодож явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон 49%-тай холбоотой асуудал. За ер нь их хурлын сонгуулиас л баг ихтэй байсан л да. Тэгээд манай Эрдэнэтэд ч хүртэл аян өрнөлөө. За тэгэл ер нь одоо Эрдэнэтийн ард иргэдийн хувьцаа эзэмших ёстой ч гэсэн асуудал яригдлаа. Төр 100% аавна гээл энэ асуудал хүртэл яригдлаа. Ерөөсө Эрдэнэт үйлдвэрийг тойрсон олон үйл явдлууд өрнөлөө л дөө. Отгон бэлэг гэдэг хүн бол энэ Эрдэнэт үйлдвэрийн одоо хөгжил тийм ээ энэ үйлдвэртэй бол сашгүй холбоотой хүний нэг. Тэгэхээр та одоо бас их хурлын гишүүн хүн Эрдэнэтэй сонгогдсон хүний хувьд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд яг ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг Эрдэнэтийн үзэгчтэй хаалцаач. За энэ Эрдэнэт үйлдвэрийн асуудал бол үнэхээр Монгол орон даяар цочроотой байсан. Тэр 6 сарын 28-ны өдөр ерөнхий сайд сайхан бэлэг бол зарлахад бол хамгийн их одоо цочиж бохимдож уурлаж гайхширсан хүмүүс бол манай Эрдэнэтийн. Тэрнээс хойш энэ их хурл засгийн газар бүрэлдээд явах хооронд бол энэ асуудлаар би төдийлөн их дуграагүй та бүхэн анзаарсан баг. Яг гэвэл болж өнгөрсөн процессыг зөв дүгнэх ёстой. Тэрийг дүгнэх ажлын хэсэг засгийн газраас томилогдож ажилласан тэднийг ажилуулах хэрэгтэй. Энийг бол улс төржүүлж одоо юу гэдэг нь улсын их хурлын чуулган дээр янз бүрээр ярьж хийх боломж болцоо бол хамгийн их боломжтой байсан нь бол би л тийм ээ. Эрдэнэтэй сонгогдсон. За манай Дамбочир гишүүн байна тийм. Бид нар одоо Эрдэнэтийн гишүүд баг. Тэгвэл энийг бол зөв зүйтэй зүгчгтэй яваасай. Хамгийн гол нь би энэ асуудлыг бол анх эхлээд хэлжсэн улсын их хурлын чуулган дээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ асуудал бол Монгол Оросын засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдчихсан асуудал. Энэ гэрээг нь улсын их хурл сойрхон баталсан. Тийм учраас улсын их хурлын асуудал мөн. Хоёрдугаарт энэ ховчлогдсон байд юм уу ямар нэгэн өөрчлөлт энэ үйлдвэрийн одоо ажиллаж явах хугацаанд бол байж болно. Тэгэхдээ хамгийн гол анхаарах юм нь юу вэ гэхээр өнөөдрийн байгаа тэр засгийн газар хоорондын гэрээгээр үйлдвэрт ажиллаж байгаа ажлын хамт олонны эрх ашигыг одоо хөндөж болохгүй. Энэ яг зөв зөвтэй дэмжигдэж юу гэж тохирсон байсан тэрүүгээр явах хэрэгтэй гэдгийг би хэлж байсан. За ингээд процесс энэ намар үргэлжилж явсан. Засгийн газар ажлын хэсэг нь байгуулагдаад дүгнэлтээ гаргасан. Тэгээ их хурл танилцуулсан. Их хурл дээр ажлын хэсэг бий болсон. Хууль зүйн байнгын хорон дээр. Тэгээ ажлын хэсэг цаашаа ажиллаж хагаад сая одоо намрын чуулганы эцэст улсын их хурлын тогтоол гарсан.
Эрдэнэтийн 49% одоо энэ эзэмшил шилжсэн асуудал бол хууль зөрчсөн юмнууд гарсан байна. Тийм болохоор Монгол улсын төр авах хэрэгтэй гэж тогтоол шийдвэр гарсан. Хамгийн гол нь тэр хувийн хөвшил одоо яаж үүдээ тэ авахалж гаргаж авсандаа биш. Тухайн үеийн төрийн эрх барьж исэн хүмүүс төрийн эрхээ одоо тавьж өгсөнтэй л холбоотой байдаг. Хамгийн эхлээд одоо Оросын тал манай засгийн газар санал тавьсан. Монгол улсын засгийн газар 49%-ийг авах уу гэхэд их хурлтайгаа ярихгүйгээр авахгүй энэ компани байгуулалт өгнө гэдэг нь бол өөрөө бол зарчмын хувьд ч одоо ёс суртахууны хувьд бол буруу. Хоёрдугаар тэр их хурлдаа танилцуулаагүй нь бас хууль зөрчсөн гэж улсын хурл үзсэн. Тийм учраас энэ тогтоол одоо гараад явж байгаа. Тэгээд засгийн газар болон их хурл дараачийн ажил нь юу вэ гэхээр тэрэн дээр одоо би бас энэ эрдэнэтэй сонгогдсон гишүүний хувьд их хурлын даргын одоо үргээр бас энэ судалгаа хийж явж байгаа. Тэр нь олон нийтэд одоо нээлттэй орчин үеийн зөв засаглалтай ийм компани хэлбэр чиглэж одоо хувилбар вариантуудыг бид нар судалж байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр одоо яг барьцаанд байгаа гэсэн асуудлаас яригдж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр ер нь та их хурлын гишүүний хувьд ямар мэдээлэлтэй байна? Хамгийн сүүлийн мэдээлэл. Үнэхээр өрөнд ингээд тавьцсан. За Эрдэнэт үйлдвэрийг тэр чигээр нь өрөнд тавиад барьцаалцсан гэдэг яриа бол одоо сөрөг хүчний зүгээс гарч байгаа арчсан номын зүгээс. Тэрэн дээр би нарийн мэдээлэл байхгүй. Тэгэхдээ миний одоо авсан мэдээлэл ойлголтоор бол тийм зүйл байхгүй. Энэ үйлдвэрийг тэр чигээр нь одоо барьцаанд тавиад юу гэдэг нэг 100 сая доллар ч үлээ те нэг гэрээний барьцаанд тавьсан асуудал байхгүй. Харин үйл ажиллагааны явцад янз бүрийн одоо аж ахуйн байгууламжчин алдсан онц юмнууд бол байгаа бах. Тэгэхдээ ингэж тэр чигээрээ барьцаанд тавигдсан одоо Эрдэнэт үйлдвэрээ алдсан гэсэн юм бол байхгүй. За баярлалаа. Тэгэхээр нүр тулж ярилцж байгаагийн үед нэг асуултыг бас тодруулмаар байна л да. За зориг агсны хэрэгт бас таны авто холбоотой асуудал яригдсан. Та бас өөрийн фэйсбүүк хуудаснаас ч гэсэн мэдээлэл тавьж ирсэн. Тэгэхээр одоо бол сая шүүхээс ялыг хэвээр үлдээчлээ л дээ. Тэгэхээр Эрдэнэтийн хоёр иргэний асуудлаас яригдж байна. Утган мэлэг агсны тогооч, жолооч нэсэн гэсэн асуудал яригдж байна. Яг энэ хэрэг дээр та ямар мэдээлэлтэй байна вэ гэдэг дээр Эрдэнэтийн ард иргэдэд бас мэдээлэл өгч. За энэ хэргийн тухай бол олон нийтийн сүлжээ мэдээлэлээр бол янз бүрийн яриа явагдсан. Би бол одоо бусад иргэдтэй адилхан хэвлэл мэдээлэлээс л мэдээлэлтэй адилхан төвшөнд байгаа. Миний харж байгаагаар бол юу болох ёстой байсан бэ гэхээр энэ шүүх хурлыг нээлттэй хийх ёстой байсан. Яг хөө тэр би мэрэгжлийн хуулийн хүмүүстэй бас ярьж асууж ирсэн. Үнэхээр тэр гүйцэтгэх ажиллагааны нууц байдаг те. Эсвэл яг улсын нууцын хэсэгт нууцын харьяалтай хэсгийг ярихтай хаалттай хийгээд яг шүүх хурлын одоо юу гэдэг процесс нь бол өөрөө зүгээр л эрүүл хэмжээний тэргийн шүүж тасалж байгаа процесс болохоор тэрийг нээлттэй хийхэд бол нэг тийм татгалзах зүйл байхгүй байсан болов уу гэж байна. Тэгээ гол одоо хохирогч нь их хурлын гишүүн байсан оюун тий одоо тэр халигачин ахын эднэр бол нээлттэй хийгээч гэж үнэхээр хүсэлтэй тавиад дийлээгөө бид бүхэн харж байгаа. Яг шүүх одоо шийдвэрийг гаргадаг болохоор ямар тэр хаалттай орчинд шийдвэр гаргасан нь бол би мэдээгүй. Зүгээр манай аавын тогооч малчин мөн үгүй биш. Манай эрдэнтийнхэн бүгдээрээ мэднэ. Манай малчин хүмүүс ямар байсан, манайх бол тогооч байгаагүй. Өөргөөртөө өөрсдөө хоолоо хийж иддэг байсан. Хэрвээ юу гэдэг нь жишээлбэл гокд тогооч байсан хүн гэдэг ч юм уу. Тийм байх юм бол тэр олон зуун ажилтнуудаас хийнэ гэж тэгж одоо хохироож болохгүй л дээ. Буруу ташаа мэдээлэлүүд бас яваад байна л да, тийм ээ. Тэр бол зохион байгуулалттай буруу ташаа мэдээлэлүүд явж байгаа гэж би бол бодож байгаа. Тэгэхдээ цаг хугацаанд одоо тэр нь ямар байдлаар яагаад тэгж явсан нь бол тодормох л гэж бодож байна. Энэ дашинд одоо хэлэхэд анх би тэр фэйсбүүк хуудаснаа бичижсэн шалтгаан юу вэ гэхээр ноцтой мэдээ санан дээр тийм юу гарсан л да, нийтлэл. Тэгээ одоо яг манай одоо миний аавыг гүтгсэн тийм нийтлэл гарсан. Энэ асуудал дээр бол тэр даруйд нь одоо тодорхой өөрийнх нь байр суурийг илэрхийлэхгүй бол болохгүй байсан. Яг тэгвэл зохион байгуулалттайгаар фэйсбүүк болон интернетээр
маш их эрчимтэй түгэж гисэн тэр мэдээллийг. Тийм учраас би одоо өөрийнхөө Facebook тэрийг тавьж исэн. Сонголт өгсөн байсан шүү дээ бас тийм. Тэр ч сонгуульд өгөөгөө бас нэг 2015 оны 12 сард байна уу да болж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо миний ээж шүүхэд хандаж одоо нэр төрийн сэргийлэх асуудлаар явж байгаад Монгол улсын шүүхээр одоо нэр төр нь халтсан гүтгсэн байна гэдэг тогтоол гаргасан. Ягаад гэвэл ноцтой мэдээ сонин тэр одоо битсэн зүйлийг бол нотлох ямар ч юм гаргаж ирээгүй гүтгэлэг байсан гэдэг нь нотлогдсон. Тэгэхээр одоо юу гэдэг олон нийтэд тийм ингэж шүүм тараагаад тэгээд ийм хариуцлагагүй одоо миний аав эгч тэр одоо бид үлдсэн арга ирийнхний ингэж ийм гутааж дормжлох юм бол үнэхээр утгагүй зүйл болсон. Тэгтээ шүүхээр бол тэр нотлогдсон гүтгэлэг байсан гэдэг. Энэ талаараас содилэг гишүүн тайлбар мэдээлэл хийхгүй байна. Дуугүй өнгөрөх гээд байна. Одоо өөрийнх нь аавын доор ажилладаг байсан жолооч тоочийг ингээд ял идэлүүлээд явуулчлаа гэсэн ийм одоо нийтлүүд бол сайтуудаар бичигдчихсэн учраас энэ дээр би бас танаас аль биесны хариултыг эрдэмтчүүдэд өгөөсэй гэж хүсэж энэ асуултыг тавьсан. Би ч гэсэн урд өмнө энэ талаар ямар нэгэн хэвлэл мэдээлэл яриаггүй. Тэгтээ эрдэмтдээ яг эрдэмтийн телевизэд эрдэмтчүүдэд ярихад бол ийм байр суурьтай байгаа. Би одоо энэ хэргийн талаар бол надад мэдээлэл байхгүй. Ямар ч байсан энэ бол гүтгэлгийн чанартай юм эхэлсэн байсан. Тэр нь одоо зохион байгуулалтад явагдсан. Тэгээд ингээд энэ шүүх хурлын процессд бол би мэдээлэл байхгүй. Эрдэмтийн одоо бүтээн байгуулалтын асуудал бол гэр хороол руу чиглэсэй гэж харж байна л да тий. Одоо нийт хүмийнхэн 65% гэр хороолд амьдарч байна. Тэгэл нөгөө агаарын бохирдол чинь манай эрдэмт рүү ороод ирчлээ. Хүн амын төвлөрөл ингээл нэмэгдэж байна. Манай гэр хороолд амьдарч байгаа иргэд бол халуун устай, хөд устай, тэгээ бохиртой, бохирын шугамтай тийм байж иж нөгөө галт түлдэг эсвэл одоо угаатс хогоо хайдаг асуудлаас ахуулаад ингээд шийдэгдээд эхлэхэлтэй. Энэ бол шийдэгдэж болохгүй зүйл биш, бид нар шийдэх ёстой. Энэ дээр ч гэсэн бид нар одоо засаг даргын тамгын газартай иргэдийн хуралтайгаа байнга зөвлөлдөж ажиллаж байгаа. Энэ өнгөрсөн өвөл жишээлбэл одоо шахмал түлшийг эрдэмтэд засаг даргын зүгээс нэвтрүүлж туршсан бол маш их амжилттай байна гэж хэлээ. Тэгтээ одоо дараагийн жилд илүү өргөн хүрээнд илүү одоо сайн нэвтрүүлж иж тэр утааны асуудал бол багасна. Бидний одоо хэлдэг тэр утаагүй зуух гэж бол мэдээж байхгүй. Утаа гаргадаг зуух гэж бол би л мэдэхгүй юм тийм ээ. Тэгтээ утаа баг гаргадаг эсвэл аль болохоор одоо хог хаягдал баг агаар цацдаг тийм зуух дээрэс нь тийм төлш байж иж энэ утааны асуудал хамаагүй багасах ёстой. Дээрэс нь эрчим хүчний их үүсвэр маань ямар байх вэ тийм? Цахилгаанаар халдаг бол цахилгааны их үүсвэр нь ямар байх вэ? Дамжуулах шугам дэд үтсэн ямар байх вэ гэдэг тэр бид нар бас судалж одоо ажиллаж байгаа. Тэгжээж бид нар энэ асуудлаа шийднэ. Гэр хорооллыг одоо барилгажуулах гэдэг бол олон жил яригдж байгаа маргаантай сэдв. Яагаад гэвэл зүгээр өнөөдрийн бидний сурсан дассан юу гэдэг орон сууцны байшин барилгад бол бас амьдрах тийм их сонирхолтой биш болж байна хүмүүс. За тэгвэл өөрийн хашаа газартай бол тэндээ сайхан амьдрий гэж байгаа. Хаус хэлбэрлөө төлхөө тий. Тэр нь ч гэсэн ер нь ихэнх хөгжилтэй орнуудад бол байдаг. Энэ одоо яг дүүдийн сонирхол хүслийг жишээлбэл одоо ардсан намаас гарсан Улаанбаатар хотын өмнөх удирдлагууд маш их овжаа ашиглаж баахан гэр хорооллын дахин төлөвлөлт гэж хэлчихэд бүх хэрэг айгүй олон хүнийг хохироосон. Тэгээд тэр ажлаа хийгээгүй. Юу гэдгийг те бид нар дулаан бүх шугамыг чинь ингээд өөрлөө чинь татан тэгээд өөрийнхөө хашаанд хаустай амьдрах шүү гэдэг тийм гоё дүр зургийг үзүүлсэн. Тэр бол зүгээр хийгдэх ёстой гэж би бас бодож байгаа. Зүгээр үгтэй улс төрийн зорилготой ашиглаад зүгээр тэгээ хийхгүй хайж болохгүй. Тэгж хийж ижил бид нар одоо сайхан амьдрна. Тэгэх юм бол жишээлбэл одоо юу гэдэг гэр хорооллын гэр газруудад байгаа айлууд бол зүгээр одоо хөгжсөн газрын жишгээр бол хамгийн гоё байршилтай газрууд байхгүй. Хотоо харсан те жоохон өндөрлөг дээр ч гэдэг юм уу. Тийм байдлаар бол манай Эрдэнэт бол өөрчлөгдөж болно. Яагаад болох вэ гэхээр бас дээрэс нь тийм том нүсэр том хот биш болохоор өөрчлөлт их амархан гэж би хараад байгаа. Хөрөнгө санхүүгийн хувьд ч тэр нэвтрүүлж одоо яг тэр юмаа хийж одоо
өөрчлөхийн тулд тэр дэд үтсийг татахч байд юм уу те. Хэдэн 100 км ч гэдэг юм уу дэд үтс татах шаардлага байхгүй. Тийм болохоор манай Эрдэнэт өөрөө их тийм жишээ болох Улаанбаатар жишээ болох тийм л бэлэн газар гэж би хараад байгаа. Одоо олоолаа болсон юм чинь юу гэдгийг энэ Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ их хурл бүр ихэнхээ хугацаанд хийж чадах болов амжих болов энэ хуулийг өөрчилж. За өчигдөр бид нар нэг засгийн газрын гишүүдтэй уулзж ирсэн. Тэгээ засгийн газраас улсын их хурлын гишүүд орцсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг байгаа юм. Тэд нар нэг үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн эхний төсөл гэх юм уу та. Бэлэн болж байгаа сурагтай байлаа. Тэн дээр гол одоо хөндөгдөж яригдж байгаа асуудлууд жишээлбэл аймаг нийслэлийн удирдлагуудыг яаж сонгож явах юм тийм ээ. Баг хорооныхыг яаж сонгож явах юм. Сум дүүргийнхийг одоо яаж сонгох вэ? Жишээлбэл шууд сонгуул хийх үү, эсвэл шууд нөгөө захирагч нь эсвэл шууд ерөнхий сайданд хамлах уу? Гэх мэтийн асуудлууд бол хөндөгдөж яригдсан байгаа юм шиг үлээ. Одоо тэгээ удахгүй хаврын чуулганаар бол орж ирэхээр ер нь орондоо ярьж гисэн энэ бол ярианы сэдв болж хүмүүс бодол санаагаа илэрхийлнэ хаа гэж бодож байна. Амжих болов ер нь мөнхийн сэдв шүү дээ тий. Үгүй амжихын хувьд бол тэгэл амжин ах л та. Одоо шүү 3-4 жил байна. Гэхдээ их нарийн зөв алсын хараатай судалж хийхгүй болвол зүгээр юу гэдэг өнөөдрийн тулгамдж байгаа асуудлаа бид нар бодоо шийдчихлээ гэж одоо хийчихвэл бас боломжтой их хэвээр юм шиг лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бол тэгжээж одоо дараагийн 20-30 жилдээ энэ Монгол улсын зөвхөн Эрдэнэт хот биш үү? Монгол улсын хөгжлийн гол одоо юу шүү дээ? Нуруун шүү дээ тийм ээ үндсэн хууль маань. Эрдэнэт хотыг бол хотолох статустаар бол нэг их олон хүн бол марахгүй хаа. Тэрэн дээр бол би боломжийн гэж бодож байна. За баярлалаа. Ирээд 3 жилийн дараа бидний ажиллага өрхөд бас Эрдэнэт хот болсон. Одоо тийм л болсон байгаасаа бодож байна. Тий. Ямар ч гэсэн энэ сайхан зүйл манаас бүтчих байхаа гэж найдаж байна. За та нэг хэсэг бас өөрийнхөө хөрөнгөөр санхүүжуулж хэдэн хөрхөн хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлсэн л дээ. Хөгжмөнтөө, авиаслаг хүүхдүүд ч илүү тий. Тэр хөтөлбөрүүд маань ер нь үргэлжлэх болов бас сургуулийн бага ангийн хүүхдүүд цэцэрлэгийнхэн бас их хүсэн хүлээд юм билээ. Энэ маань бас өөр ашгаа өчгсөн. Би одоо үргэлжлүүлж хий гэж бодож байгаа. Тэгвэл би бас түрүү хэлсэн ярилцлагынхаа эхэнд одоо энэ улс төрийн юм нөхцөл байдал ийм байгаа үед томоохон юм хийж амжийлах гэсэн гол бодол маань байна л да. Тэр хийсэн төслүүд дээр бол би бас сэтгэл хангалуун байдаг. Үнэхээр одоо хүүхдүүдэд хэрэгтэй хүмүүст наацсан байхаа гэж бодож байгаа. Тэрнээс хойш өнөөдөр ч гэсэн ингээд уулзалтан дээр ман Диствагийн 1.25-ийн нэг ихч захиа утсан байсан. Манай байрны гадаа тоглоомын талбай бариад өгөөч. Одоо эцэг эхчүүдээс аягүй их ирдэг болсон л доо. Тэгвэл тэрийг бол одоо би биш энэ одоо улс нь шийдэх хэрэгтэй байхгүй. Би бол зүгээр хувь хүн хичээвэл бас хийж болдсон байна гэж үзүүлж харуулъя гэж хийж яасан. Тэгэхэд бол улс одоо хичнээн их төсөв мөнгө хөрөнгө юу гэдэг те аж ахуйн болцоо байгаа болохоор хийх бүрэн боломжтой гэж би зүгээр л харуулъя гэж хийсэн. Одоо бол юу гэдэг Орхон аймаг те Монгол улс засгийн газраас ч гэдэг юм уу одоо нэг боловсрол соёлын яамнаас ч гэдэг юм уу хийж хэрэгжүүлвэл бүрэн боломжтой. Яа тэгвэл урд өмнө нь би одоо Эрдэнэт хотод хийцэн байсан тэр тоглоомнуудтай харьцуулж үзэхэд манай урд түвшинээс авчирсан чанараар хамаагүй муу тоглоомнууд хэд дахин үнэтэй байсан. Миний өөрийн олж авч зүгээр ингээд зориулсан тоглоомоос тий. Тийм болохоор бол засгийн газар аймгийн удирдлагч гэсэн ингээд иргэдийн хурлаараа хэлцээд хийх юм бол бас бүрэн боломжтой гэж би харж байгаа. Таныг бас сонгогчид одоо шинэ парламент бүртгэхэд ярьжсэн л да. За хоёр дахь удаага сонгогдсон туршлагатай нөгөө талдаа мэдлэгтэй манай гишүүн ер нь нэг яамны сайд дэд сайдын хэмжээнд ер нь ажиллах байх та гэж харж байсан. Би бол тэр нь яа сайд болсонгүй. Сайд болох ч тийм миний нэг зорилго биш л дээ. Тэгвэл бид нар цөөнх байхтай хамт байсан олон нөхөд маань сайд болсон. Тэгээд дахид сонгогдсон одоо болохоор бид нар бол
маш их ойр дотн ажиллаж байгаа. Тэгээд ямар ч асуудал байсан би одоо альц сайдтай ярихад бол Эрдэнэттэй шийдвэрлэх тал дээр нь бол үнэхээр тийм эвтэйхэн болсон л доо. Тэгэхээр заавал сайд байх бол миний зорилго биш. Дээрээс нь өнөөдөр манай засгийн газрын сайд нар бол үнэхээр хүнд ачаалттай ажил хийж байгаа. Би бол хажуунаас нь хараад бас явж байгаа. Сая өнөөдөр манай Номтой 2 сайд ирээд явлаа. Энэ өнгөрсөн 4 жилийн балгийг одоо цэвэрлж цэгцэлж, дээрээс нь эдийн засгийнхаа энэ уналтыг буцааж өсгөж гаргах гэж үнэхээр чармааж байна. Энэ бол амаргүй ажил. Дээрээс нь үзүүлэлтээ бас үзүүлж эхэлж байна. Саяхан би татварын ерөнхий газрын удирдлагатай уулзахад бол энэ жилийн эхний 2 сарын татварын орлого бол төлөвлөснөөсөө давуулсан биелүүлсэн байна. Тэгэхээр тэр нь юу гэж үзүүлж байна гэхээр эдийн засаг буцаж сэргэх одоо нэг дохио болоод байна. Дээрээс нь энэ төрдөө итгэх итгэл нь бас бий болж байна. Татвараа төлнө гэдэг чинь тийм ээ. Бизнес эрхлэгчид аж ахуйнууд бас татвараа төлөөд эхэлж байна. Ялангуяа энэ оны эхний 2 сард бол эдийн засгийн одоо хэрэгэлттэй үйл ажиллагаа хамгийн одоо зогсон байдалтай байдаг. Яг тэгвэл шинэ жил цагаан сар тэгээ өвлийн улиралд болохоор янз бүрийн одоо аж ахуй, уул уурхай бүх юм бол зогссон байдаг. Энэ үед энэ одоо татварын орлого давуулан биелж байна гэхээр энэ 2017 оны эцэс гэхэд бол үзүүлэлтүүд их гайгүй байх болов уу гэж би нааштай гарах болов гэсэн. Нааштай болох болов гэж. 2013 он тантай ярилцлага хийж байхад тайлжсэн л да. 16 он гэхэд ер нь прогнозороо бол за манай Монгол улсын эдийн засаг үнэхээр бас маш хэцүү байдалд орно. Ард иргэдийн амьдрал, бэлэн мөнгөний момсдол үүснэ, долларын ханш үүснэ гэд. Тэгээд би яг тэр ярилцлагыг эргээд 3 жилийн дараа үзэхэд нийгмийн байдлыг тийшээ эргэцсэн байсан л да. Тэгээ би одоо танаас асуух гэдэг нь 17 онд бидний ярилцлага хүрч байна. Магадгүй 20 онд би энэ ярилцлагыг үзэхэд Монголын эдийн засаг ямар байх вэ? Монголын эдийн засаг ер нь би бол өөдрөгөр харж байна л да. Тэр 13 онд хэлэхдээ бол үнэхээр энэ тэр тухайн үеийн засгийн газрын бодлого урд өмнө түүхэндээ байгаагүй их жишээлбэл гадаадын хөрөнгө босгосон те Чингис бонд гэдэг тэрбум 500 сая доллар босгосон байсан. Хөгжлийн банкны 570-80 сая долларын ингээд маш их мөнгө хөрөнгөтэй байжгаад маш дөрвөн хугацаанд одоо ямар ч хяналтгүйгээр ямар ч зохицуултгүйгээр зарцуулж явж байгааг нь яг тэр үед би харж ирсэн байхгүй бид нөр сөрөг хүчний үед. Тэгээ тэр үед бүгдийг хэлж ярьж ирсэн. Шөмжилж, хийлж, зааварж одоо болооч нааж болохгүй штэ гэдэг ахад л хүч түрээд хийж ирсэн. Тэгээ одоо юу гэдэг муу ярилж хэлж байгаагүй шүү тийм ээ. Одоо ингэж явах юм бол хэдхэн жилийн дараа бас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн шүү гэж хэлж ирсэн. Одоо яг биелэлээ одоо олж ийн л да. Тэгэхээр энэ зөвхөн энэ жилийн татварын орлогыг харахад гайгүй байна гэдэг нь би бас нэг арай л гайгүй болж эхэлж байгаа юм болов уу гэсэн найдвар харагдж ийн л гэж хэлж байна. Түүхийн эдийн дэлхийн зах зээлийн үн бол гайгүй өөдрөг прогнозтой байгаа. Энэ жилдээ бол зэсийн үн 6000 хавцаа байхад бол манай Эрдэнэт төгөлдөр Монгол улсын төсвийн орлого бас гайгүй сайн байна. Гэх мэтийн ингээд нөгөө олон мэдээлэл факторыг цуглуулж байгаа харахаар бол ирээдүйн прогноз гайгүй юм уу л гэж би хэлж байгаа. Тэгээс зүгээр янз бүрээр тааж бол бас хэцүүлтэй тийм ээ. Яаж ч өөрчлөгдөж болно тий. За баярлалаа ингээд цаг зав гарган Эрдэнэтийн үзэгчдийг хүндлэн за сэтгүүлч миний хөтлийн явуулдаг Нүүр Тулсын яриа нэвтрүүлгийн зочноор өргөцсөнд баярснаа үзэгчдийн өмнөөс илэрхийлье. Тэгээд Эрдэнэттэй олон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг татаад за Отгон билгийн сод илэг гэдэг энэ Эрдэнэтэй сонгогдсон гишүүн маань ийм ажил хийсэн байх шүү. Эрдэнэтчүүдийн амлсан амлалтаа сонгогчдоо одоо юу гэдгийг хэлсэн үгэндээ хүрээд эргээд бас татаа сайхан олон зүйлээр уулзах байхаа ярьслага маань өрнөх байх. За баярлалаа. Нүүр Тулсын яриа нэвтрүүлгийн ээлж дугаарын түрээд өндөрлөж байна. Агаалan амтнд тухлан сууж таалан зориулсан үзэгчдэнд баярлалаа. Ирэх дугаараар иргэ уулзъя.